Ажил орлогогүй сүмийн гишүүдэд бид яаж туслах вэ? Бурхны хайр биднийг сүмийнхэн тогтмол орлогогүй хүмүүст онцгой анхаарал тавихыг шаарддаг. Эхлээд бид үндсэн хэрэгцээ болох хоол хүнс, орон байраар туслах хэрэгтэй. Дээр нь бид ажлын байрыг бэлдэж өгч болно. Илч Паулын зөвлөмжийг үргэлж санах хэрэгтэй. Өршөөгч нь баяртайгаар үлд гэж Ром 12:8 дээр хэлсэн. Үүнээс гадна ирээдүйд бидний хинэнч үүнтэй ойролцоо нөхцөл байдалд орж болно. Тэдгээр тогтмол орлогогүй хүмүүст 10% бурханд буцаан өгч түүнд итгэмжит байх шийдвэр гаргах нь үнэхээр чухал асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та магадгүй орлогогүй хүнд 10% өгөхийг санал болгох нь зохимжгүй гэж боддож болох юм. Бид ихэвчлэн орлоготой хүн л 10% өргөж бурханд итгэмжит байдаг гэж боддог. Тэгвэл Библийн Эхлэл номдэр Яаков ажилгүй хээрээр гэр хийж хитсээр дэр хийж байхдаа бурханд 10% итгэлтэйгээр өргөгч болсон гэдгийг санаарай. Энэ түүх бидэнд итгэмжит байдал бол бурханд ямар нэг өргөл өргөхөөс өмнө итгэмжит хүмүүсийн зүрх сэтгэл оюун санаанд үүсдэг гэдгийг харуулж байна. Өргөх өргөлгүй хүн бурханд итгэмжит байхаар шийдэх үедээ хизээч өгөх зүйлгүйгээсээ болоод итгэлгүй байдлыг мэдрэх ёсгүй. Хэдгээр хүмүүс орлогогүй үедээ бурханд итгэмжит байхаар гаргасан шийдвэр нь орлоготой болох, мөн орлого өсөх үед ч хэвээр байдаг. Мөн тэд ямар ч орлогынхаа тодорхой хувийг тогтмол бурханд амласан амлалт болгож өргөдөг болно. Энэ туршлага нь бидний өгөх үйл явцын эхлэл нь үргэлж биднийг ивэдэг бурхнаас эхэлдэг гэдгийг харуулж болно. Бид 10% өргөснөөр бүхий л орлогын их усүр нь Тэнгэрээс ирдэг гэдгийг мэддэг. Хэрэв та тогтмол орлоготой бол түүнийгээ та бурхнаас өгсөн ивэл гэж бодон түүнд 10% буцаан өгөх итгэмжит шийдвэр гаргаарай. Түүнчлэн та тэдгээр орлогогүй байгаа хүмүүст залбирал болон хоол хүнс заавар зөвлөгөөгөөр туслаарай. Хэрэв та ажилгүй бол яг одоо бурханд итгэмжит байх шийдвэр гаргаж түүнээс мэрэгэн ухаан, хүч чадал болон ажлын байрыг бас гуйгаарай. Харин ажил орлоготой болсон үедээ түүнийг эд баялаг болон хүч чадлыг өгөгч гэдгийг санаарай. Учир нь тэрээр харин эцэг өвгдөд чинь тангаргалсан өөрийнхөө гэрээг өнөөдрийн шиг батлахын тулд тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн бурхан эзнийг санах тун гэж хэлсэн. 10% болон амлсан өргөлөө өргөхдөө бид бурхныг нэг тавьж өөрийн хүслийг сүлд тавих болтугай.